Хаан нэрэлт 2014 энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт дадлагын хаалтын ёслолын ажиллагаа өнөөдөр болсон. Нийт 23.1200 орчим цэрэг дайчид оролцсон команд штабын сургууль хээрийн сургалт дадлага, эмнэлгийн болон барилгын хамтарсан ажиллагаа зэрэг үйл ажиллагааны талаар Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэгчний ерөнхий командлагч Элбэг Доржоос тодрууллаа. Тэгэхээр энэ жилийн сургуулийн онцлог олон орн оролцлоо. 24 орн оролцож байгаа. За дээрэс нь бас зарим орнууд шинээр энэ хааны эрэлт хээрийн сургуульд ирж хамтарч оролцсон мөн одоо шинэ бие бүрэлдэхүүн оролцсон байгаа. Сая ус та бүхэн харсан байх. Өмнө Суданд байгаа цэргийн албаагчдтайгаа бид одоо видеогоор ярилцсан. Тэр албаагчд маань үргээ гүйцэтгээд ерөнхийдөө нэг хугацаа нь болоод ирэх гэж байгаа. Тэгэхээр энэ жил өмнөд Суданд тэр одоо манай батальоныг солих манай батальон энэ удаагийн сургуульд бас хамтарч оролцсон байгаа. Нэггээр хэлбэл манай инхийг сахиулагчдын бэлтгэл хангагдсан гэсэн үг. Ийм л одоо онцлогтой байлаа. Ер нь жилээс өргөжж байгаа. Тэгээд ирээдүйд бид нар энэ 5-7 энэ инхийг сахиулах энэ чиглэлийнхаа энэ одоо бүтцийг энд байгаа бааз сүрэ бүс нутгийн инхийг сахиулах үйл ажиллагааг дэмждэг тэнд одоо сургуульт гэдэг ийм л бүс нутгийн одоо сургуультын төв болгоно гэсэн ийм л төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. 100 чухал сэдвийн нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн Hero Entertainment-ийн уран бүтээлчдэд эрүүгийн эрг үүсгэсэн талаар тагнуул ерөнхий газраас өчигдөр мэдээлсэн. Энэ асуудал Монгол Улсын ерөнхийлөгч Элбэг Дорж ямар байр суурьтай байгааг сонирхлоо. Энэ одоо нөгөө чон вороноор гэдэг шиг юм болж байгаа шиг байна. Үндэсний нэгдэлд харш байж болох ч юм уу те. Ер нь одоо бие биенээ иргэд ялгуурлан гадуурхах юм байж болохгүй гэдэг үндсэн хуулийн дээр тодорхой заасан байдаг. Тэгэхээр энэ асуудлаар ерөнхийлөгч анхааруулж хэлэх үүрэгтэй. Мөн манай аюулаас хамгаалах байгууллагч анхааруулж хэлэх үүрэгтэй. Гэхдээ хүмүүсийг одоо айлгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж байгаа шүү тийм ээ. Эрүүгийн хэрэг үүсгэж जैन хэдэн жилээр шийтгэх гэж जैन гэж ийм үйл ажиллагаа явуулж болохгүй. Энэ бол хуулиар хориотой. Энэ байгууллагад өөрт нь хийх тусдаа ажил байдгийг. Тийм учраас иргэд ямар нэгэн маягаар үзэл бодлоо илэрхийлж болно. Энэ үндсэн хуулийн эрх байхгүй юу? Бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй. Тэр уран бүтээлч чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй. Би нэг ганцхан юм хэлсэн шүү дээ. Уран бүтээлчдийн хувьд бол та бүхэн юм хийн, бүтээл хийн гэдэг бол хариуцлага та. Дээрээс нь тэр одоо хийж байгаа байгууллагууд ярьж байгаа зүйл, тэр найруулж байгаа, зохиол бичиж байгаа тэр бүхэн нэр ус чинь байх ёстой. Эннээс өөр юм бол ерөөсөө шаардаагүй. Гэтэл одоо эрүүгийн хэрэг үүсгэж байгаа гэдэг айгүй бол нөгөө ерөнхийлөгч ингээд бас уулзаад тодорхой улс төрийн албан тушаалтан оролцоод юм хийж байгаа болвол тэр албан тушаалтанд нь л анхааруулж хэлж байгаа байхгүй юу. За ийм байгаа шүү. Байдал бол ийм байгаа. Та бүхний ярьж байгаа зүйл бол ийм байна. Энэ одоо энэ дээр тал талаас олон талын ийм байр суурь нь байж ах ёстой гэдэг маягаар л хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнийг аваачиж одоо энд их мундаг одоо сайн хүн болдог ч юм уу тийм ээ. Хууль хэрэгжүүлж байгаа байгууллага болж иргэдэд эрүүгийн хэрэг үүсгдэг ч юм уу тэр уран бүтээлчд ийм ажил хийж болохгүй. Ерөөсөө би өөрөө ийм байр суурьтай. 25 жил одоо энэ улс төр янз бүрийн үйл ажиллагаанд оролцож явж байхдаа нэг ч иргэн миний эсрэг одоо юм юу ч гэж ярьсан үтгсэн ч бай. Хууль шүүхийн байгууллагад хандаж үзээгүй. Сэтгүүлчтэй ч мөн адилхан, уран бүтээлчтэй ч мөн адилхан. Би энэ зарчмыг бол хатуу баримталдаг. Төрийн бүх албан агчид энэ зарчмыг хатуу баримтлах ёстой. Зүгээр аюулаас хамгаалах байгууллагын зүгээс бол зүгээр л анхааруулах хэрэгтэй. Энэ дээр үндэсний нэгдэлд бас харш юм байж магадгүй байна. Одоо арсангоор бие биенээ ялгуурлаж болохгүй гэдэг ийм зүйлийг анхааруулаад орхино гэхээс биш эрүүгийн хэрэг үүсгдэг, ачиж явна барина гэж айлгадаг, шорон оронд хийнэ гэж айлгадаг ийм юм байж болохгүй. Энэнийг харин одоо хэрвээ тийм ажил хийж байгаа улсууд байгаа бол тэр хүмүүст нь анхааруулах хэрэгтэй. Тэр хүмүүст нь бүр анхааруулж байна гэж ингэж ойлгох хэрэгтэй.